Замын цан байсан уу? Тэгэхээр нь бол миний нэг өдөр. Манчин хоньгу ботогч хотос их хөдөө минь надад ич зогч хүүхэн мөхөнтэй биш хонтой бүжин чаача хөдөөний хөдөөлн яа. Театр миний өглөө бол нэг иймэрхүү ихэлдэг те сексис үстэй нойрмог амтан босоо сүнэсэн чөжил уулчлаа. Та нар яасан намайг төрсөнгтэй гэж бодсон уу? Үгүй ээ, бичлэг хийх гээд өмдөө өмссөн байсан. Яасан юмд итгэм тиймтэй. Гэтэ яг орон дотроо бол төрсөнгтэй гомддаг л да. За энийг мар. Тэгээ өглөө босоод хамгийн ихэнд хийдэг зүйл болохоор та нарын харж байгаачлаа ор хураах үйл явц. Ороо жимбитлийн сайхан хураах хэрэгтэй. Та нар маань ч гэсэн өглөө босоод өөртөө хонцсон орыг аав ээжээрээ биш өөртөө хураадаг байхаа гэж найдаж байна. Ягаад гэвэл өглөө босоод өөртөө хоорыг хэр хурааснараа тэр өдөр өрөндгөө гэж нэг ухаантай хүн хэлсэн байдаг. Тэр хүний сургаалыг би дагаж мөрддөг. Бас дээрээс нь цэрэгт байхдаа орыг бол жимбитлийн сайхан хурааж сурсан байгаа. Яг хав гэртээ шалан дээр унтж байгаа ч гэсэн энэ миний хувьд бол ор янзын сайхан том ор байгаа зү. Тэглээч Монгол гэрт шалан дээр унтна гэдэг шиг жаргал хаач үгүй нэрээ 100 бол бүр гоёш ингээл хаяа сөхцөн. Сэрүүн агаар. За олон юм ярьчлаа. Тэгээ сайхан гудснуудаа хураасныхаа дараа юу хийх вэ гэвэл мэдээж нүүр гараа угаах байгаа. Тэгээд нүүр гараа угаачаа шүдээ угаана. Тэгээд та нар маань ч гэсэн өглөө болгон шүдээ угааж амны хөндийн эрүүл мэндээ сахижгаарэ. Тэгээд мэдээж ариун цэврээ сахисныхаа дараа та бүхний сайн мэдих Монгол цамцаа өмсөөд нүдний шилээ зүүгээд хончин лавгагийн нэг өдөр ихэллээ. Тэгээд аахгүй. За тэгээ хувцас өмснөхийн дараа болохоор мэдээж өглөөний цаг аван та бүхний харж байгаачлан сүүтэй цайн дээр нэмдгэн талхан дээр нэмдгэн өөрөө яа өглөө болгон та нар боддоо. Сүүтэй цаг аваагаал. Өрөмтэй талхаа идээл. Яа гоё гайстай Монгол өглөөний цай. За алцагнаад яг өглөөний цаг аваасныхаа дараа болохоор ажилдаа гарна. Эхний ажил бол мэдээж ээжтэй тусалж туглын татна. Үнийгээ сааж ихтэн туглын татаж өгөхгүй бол энэ муу туглыг харалтаа бүр ээжийнхаа мөөмрөө зүтгэл би мөөмөө гөхөн гэд. Тэгээд үнийгээ саасны дараа болохоор мэдээж үхрийн баасаа цэвэрлэн харж амар эн тэнд баага хийцэн бааснуудын эн тэнд шэнээс нь цэвэрлэхгүй бол гэрийн гадах орчин бол их муухай харагдана. Үхрийн зээл бол их муухай харагддаг. Тийм болохоор сайхан том бааснуудыг энэ цэнхэр сав руугаа хийгээд чирээд явдаг байгаа. Тэгээд дүүргэж хаяад нөгөө овоолсон бааснууд дээр аваачиж асагдаг байгаа. Тэгж баасаа цэвэрлэнэ. Тэ. Өглөө болгон цэвэрлэх юм дөө. Хавар болгон 100 болохоор нэг баас нэг хайхтар цэвэрлэхгүй. Тэгэхээр зуны үйлрэл бол гоё. За тэгээ баасаа цэвэрлснийхаа дараа мэдээж хонио услахаар явна. Хавар болж байгаа учраас хонио услахгүй болохгүй. Бас дээрэс нь хамаагүй хөөж болохгүй хургалцсан хонь ямаанууд, хонь шиг тэгээ хураг ишигтэй хонь ямаанууд чинь бас хэцүү. Та нар харалтаа одоо ингэ нэг хөөргөө хураг харуулъя заяа. Энэ хардаа та нэг үншин одоо. За тэгээ хониноосоо ирчээд модоо хагалнаа. Мод хагалахаар цаанаасаа нэг юм шагдар аавраа ордог ингээд дён гэмээр санагдаад байдаг байхгүй. Одоо та нарт харуулъя л та. Цаанаасаа ингээд мод хагалахаар шагдрын аавраа орж ирээл шууд гүцээ бишизээ мишэлтэй сон дён. За дараа нь болохоор мэдээж Ямага самнан money cash money yeah. Яманы $1 money cash money yeah. Угаасаа яг Яма самндаг үйлрэл эхэлсэн байна л да одоогоор. Тэгээ Яма самнад орж ирээд яг багахан гарах чөлөө цагаараа та бүхэнд хүрэгдэг бичлэгээ хийдэг байгаа. Тэгээд гэртээ байхдаа бичлэгээ хийчээд хонь малаа хариулж байхдаа та нарт хүрэхийн тулд эдитлээ. Тэгээд уулан дээр гарч ирээд постлдог болохоор та нар намайг дэмжиж лайк болон subscribe дараарай. За тэгээд ингээд гэртэх бичлэгээ хийж дуусчаа хондоо явна. Тэгээд хондоо явахын өмнө ингээ гараад ирэнгүүт энэ хөөрхөн харалтай нэгдэг тайвны харалтай гармаар байж барьцаа. Бүр бэрээ бацаа тавчмаа. За тэгээд энэ муу хөөрхөн амтныг эрхлүүлж байгаа хон дээр очино. Тэгээд хонио хариулаад явж байгаа юм чинь харж байна сувын хоньнууд байна. Тэгээд тэр цаана нь болохоор хураг шигтэй хоньнууд байгаа. Тусад нь хариулгүй болохгүй. За тэгээд хониноос яриад янзын сайхан пигландаа үзэж байгаа юм чи. Энэ биш аа. Гадуур шээж болохгүй шүү. Яг хүн би засч байгаа газар зогсч юм да. Нэр улаанаа харсан чи нэг юм санаанд орчлоо. Юу вэ гэсэн чинь оройн ажил ихэлж үнээ саах цаг болсон байна. Тийм ээ. Өглөөний ажил үнээ сааж эхлээл оройн ажил бас л үнээ сааж дуусдаг байгаа. Тэгэл үнээ сааж дуусныхаа дараа хонио хашчаал орж ирээл үргэлжлүүлээл пигландаа үзэж байгаа юм чинь шин дидээш гоё мó нөхөд үзчих болох юм.
За тэгэл Pigland дээр зүгээр Beverly яа бууж ирэл өө. Сайхан намарч гинөө та бид нарт Малтал руу явахгүй байсан юм уу гэл хүүхэлдээ үзчих хооронд орой хоол бэлэн болсон байна. Тийм ээ өнөөдөр орой хоол цэвэн сүтэцэтэй цэвэн. Яа тэгэл цөөнгээ эдэнгээ домогт үнжээгээ үзэж байгаа маа. Тэгээ баг байхад UBS дээр бол нэлийн хідэн удаа үзчихсэн дээжан гүнтэй зүг. Хинч юм хаанаас ч юм үзэгчдийн хүсэлтээр олон удаа давтаж үзчихсэн. Тэгээд сүүлд боловсрал дээр гарахт нь үзсэн чинь бүр манай гэрийнхэн тэр чигтээ орсон. Бараг монголчууд бүгдээрээ орсон сурагтай байсан. Тэгээд одоо энэ QB-ний арчаагүй болсон царайг хартаа тамин. Шанга хүртмөө QB. Тэгээд шинэ үеийн жоохон хүүхдүүд харин шинээр мэдчихэж байгаа. Энэ бараг дээж ангум энэ үнжи хоёр монголчууд 9 үеэр нь бадцчих шиг байна өө. За тэгэл үнжээгээ үзэж дуусны дараа яа сайхан арт буцалгаа дууж байгаа юм да. Орой унтахаа өмнө зүгээр дархлаагаа дэмжиад арт сууж байгаарай манайхаа. Хаврын үйлрэл хэцүү шүү. За тэгэл арт саусныхаа дараа мэдээж нүүр амаа угаагаад сайхан шүдээ угаана. Тийм ээ өглөө орой болгон та бүхэн маань 2 минут шүдээ угааж байгаарай. Нэг угаахтаа 2 минут чанартай угаах хэрэгтэй. Тэ доод гээд баруун зүүн гээд сайн угаах хэрэгтэй. Амны эрүүл мэндэ сайн сайхцгаая. За миний нэг өдөр нэг иймэрхүү идэх юм дөө. За тэгэхээр миний нэг өдөр иймэрхүү байлаа. Тэгээд бичлэгээ дуустал нь хамт байсан та бүхэндээ маш их баярлалаа. Бичлэг таалагдсан бол лайкн дээрээ дараарай. Тэгээд найзууд руугаа шеэр хийж үзүүлээрэй. Тэгээд комментэн дээр коммент бичээрэй. Тэгээд дараачийн хөгжилтэй хөнгөн хөдөөний бичлэгийг үзхийг хүсвэл subscribe товчон дээр дарахаа битгий мартаарай. Тэгээд унтаж амрыг да энэ намыгаа дэрлээ. Яг гоё ингээд. За жинхэнэсээ баяртай манайх. Сайхан амраа.